За ийм царинаас ийм хөөрхөн болцгой. Жохон хэцүү байсан. Гэхдээ яг хуу эхэлж гин. За эхлээд энэ Elf-ийн Grip Primer гэдэг энэ бүр амар юм наалтан хай primer байлээ. За тэгээд дараа нь болохоор зэрэг энэ Maybelline Superstay гэдэг foundation дээр тинт хоёрын завсраар гэхдээ бараг л foundation шиг амар тийм сайн өөд арт юм билээ. Өөд арах жоохоо ерөнхийдөө арсыг нэг юм амар гоё жигтгэн болгоод өгчдөг. Энэ надад бүр амар оранж өнгөтэй хитрхи бор байгаа даа. Тэгтээ it's okay. Гартаа ингэ харьцуулах юм бол амар бор. За тэнгуут нь ингээд энэ амар цагаан консилер хэрэглэж байгаа. Энэ Flower Nose-ийн консилер аа. За тэгээ энэ зурган дээр болохоор зэрэг ерөнхийдөө энэ охин айгу тийм ямар ч юм нэг гүнгийн өрчлөөс юу гэж аахгүй тий. Тэгээ тийм болохоор зэрэг яг энэ нүрийнхээ гол хэсгээр би консилероо яг голлуулж тавьсан байгаа. За тэгээд юу хамар нь болохоор заяа тийм өргөн хамартай. Тэгээ тийм учраас консилероо бас хамран дээрээ нэлээд сайн тавиад өгч байгаа. Тэгээ ерөнхийдөө бол яг зурглуугаа харж агаад аль нүрийнх нь хэсгүүд нь хамгийн цагаан байна. Тэр хэсгүүд дээрээ консилероо тавьж өгсөн байж байгаа. Тэгээ энэ консилер болохоор зэрэг амар өтгөн бүтэцтэй консилер болохоор бүр амар сайн тарааж өгөхгүй бол бөөгнөрөд байдаг. Тэгээ тийм болохоор нэлээд сайн тарааж өгсөн. Гэхдээ тараахтаа хитрхи ийш тийшээ тараахгүй яг байранд нь уусгаж өгөхийг хичээсэн. Хэрвээ ийш тийш нь тараагаа ичих юм бол нөгөө нэг голлож тавьсан тэгээ тэр байршлууд утгагүй болчихно. За одоо болохоор зэрэг сүүдэр рүү орж байгаа. За энэ сүүдэр болохоор зэрэг бас Revlon-ы сүүдэр байгаа. Биш Elf-ийн амар хямдхан сүүдэр. За тэгээ бас яг зураг харж агаад яг хаагур сүүдрээ тавьсан байна гэдгийг сайн харж агаад тавьж байгаа хгүй. Тэгээд энэ хамар нь айгу тийм өргөн хамартай байсан учраас би өөрийнхөө тавьдаг шиг энгийнээр ингэж тавиагүй нэлээд хоёр талд нь тавьсан гэх юм аашийн. За тэгээд энэ хамарны сартгарыг жижигсхийн тулд энэ хоёр талд нь ингэж тавьж өгч байгаа. Харин сансны бодоход айгу дэжиг болсон. За тэгээ уруулныхаа энэ хонхорхоо дээр бас сүүдэр тавьж өгсөн. Нохныхоо зургийг харах юм бол хонхорхоо нэлээд ингээд тод гараад ирсэн харагдчихсан. За тэгээ уруулаа бас жоохон сүүдрээрээ хүрээлээд өгчөө. Тэнгууд уруул ерөнхийдөө нэг юм бомбгор харагдана гэх юм уу. За эрүүгээ бас нэлээд сайн сүүдэрлэж өгсөн байгаа. За тэгээ дараа нь болохоор зэрэг нүдээ бас жоохон сүүдэрлэж өгсөн. Нүдэн дээр нэг их тэн орж ирэхгүй учраас ерөнхийдөө нэг юм сүүдэр флашараа аргалахгүй уусаа болохооргүй байсан. За тэгээд аль болох байранд нь сайхан тараагаад өгсөн зүгээр хуруугаараа. За тэгээ сайн харж агаад дахиад энэ хамарныхаа доод хэсэг дээр сүүдэр тавьж өгөх хэрэгтэй юм шиг харагдсан учраас тэнцэнэ тавьж өгсөн. Тэгэнгუთ хамар ерөнхийдөө нэг юм арай жоохон pointy гэх юм уу, юм үзүүртэй юм шиг болоод тэгээд тэрийг хуруугаараа тараагаад өгчөж байгаа. За тэгээ нөгөө нэг аимшигтай эрүүнийхээ их сүүдрийг сайн гихч тарааж өгөө. За тэгээ сайн нэгтэлж хараад тэгээ харсан чинь ингээ уруул нь хамартайгаа амар ойрхон байсан. Тэгээд гунгийн өвчлөөсгүй байсан. За би тийм биш. Тэгтээ that's fine. За одоо ингээ blush руу орж байгаа. За тэгээ blush-аа болохоор зэрэг бас яг зураг харж агаад ерөөсөө өөрийнхөө хизээж нэг тавиад байдаггүй хэсгүүдэд тавих гэж оролцсон байгаа. Тэгээд айгүй хэцүү байсан ихэндээ яг зүг болоод байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Ихэндээ энэ нэг юм саалмын өнгөтэй те нэг юм жоохон ягаан дуу улбар өнгөөр сүүдрээ тавьж өгч сүүдэр гинэ blush-аа тавьж өгч байгаа. За тэгсэн чинь хамар дээрээ бас ингээд жоохон blush-тай байгаа нь бол тэр зурганаасаа харагдсан. Тийм учраас тэн дээрээ бас тавиад өгч байгаа. Баг зэргийн тавьж өгөөд ерөнхийдөө бол яг хаана юмнуудаа тавьж байгаа амар сайн анзаарсан. За тэгээ нүднийхээ доор бас энэ blush-наасаа жоохон тавьж өгсөн. За тэгээ хитрхи улбар харагдаад байсан учраас энэ ягаан өнгийн сүүдрийг нэлээд сайн сүүдэрлээд хаан blush-ыг нэлээд сайн тавьж өгж байгаа. За тэгээ тэрийг болохоор зэрэг арай жоохон задгаагаар те хамаагүй ерөнхийдөө тавиад. За тэгээд ингэнгууд нэг юм ягаан улбар хоёрын дундуур өнгө гарч ирээд айгуу дайжгүй болсон санагдсан. За тэгээ ингээд үсээ нүрэлгөө оруулахаар хэр харагдаж байна гэдгийг хараад. За тэгээ нөгөө нэг сайлман blush-аараа болохоор зэрэг нүднийхээ тэнийг болгоод тавьсан байгаа. Ингээм болвол нэг юм жоохон одоо нэг тийм жоохон охин шиг төрөх гарч иж байгаа юм уу. За тэгээд энэ нэг юм бор энэ бол зүгээр lip liner ахгүй. Энэгээр би болохоор зэрэг давхраагаа илүү тодтогож өгсөн байгаа. Энэ охины зургийг харах юм бол тэн угаасаа бараг тавиагүй. Тэгээ тийм учраас айгүй мэдэгдэхгүйгээр зүгээр жоохон нүдээ урцгаад тэгээд яг энэ lip liner-аараа давхраан дээрээ явуулчихгод нүд ерөнхийдөө арай илүү тодроод том болж байгаа юм шиг харагдаж байгаа гэж харагдах байх гэж найцсан юу нь болвол
За тэгээ энийгээ сайн тавиад ирсэн чинь нүд хамаагүй илт томроод ирсэн. За доорынх нь нөгөө нэг эгиосалла тавьсан байгаа. За тэгээ эгиосаллыг болохоор зэрэг би өөрийнхөө ерөнхийдөө угаасаа сүүдэрцдэг хэсгээр тавиад тэрийгээ нөгөө зурсан лайнерынхаа зүг жоохон багаар ингээд оруулж өгсөн байгаа. За тэгээд нүднийхээ дотортлынх нь үнцэг дээр нь бас жоохон тодруулж өгөөд ингэнгууд ерөнхийдөө нүдэндээ явж бараг нэг сүртэй бодог хүргээгүй юм шиг мөртлөө айгу тодроод ирсэн. За тэгээ inner corner дээрээ бас нэг жоохон саа тавиад энэ саанд болохоор зэрэг бас хаанхах вэ? Revlon билүү Rimmel их байгаа. За Revlon-ы сормосны будгаар бол сормосоо будсан байж байгаа. Сормосоо будахтаа гол анхаарсан юм нь болохоор зэрэг ийм тугаар нь салгаж будсан гэх юм уу да. Энэ охиных нь угаасаа зургийг харах юм бол нэг урт өтгөн сормос биш зүгээр салсан тийм сормос байсан. Тэгээ тэрийг нь аль болох хийх гэж оролцсон. За тэгээ энэ Clinique-ийн Black Honey гээд уруулын будаг чижтэй бараг л зүгээр боолно л да. Энүүгээр ингээд уруулынхаа дотоод хэсгийг нь жоохон өнгөлж өгөөд за тэгээд нөгөө уруул хүрээлэгчээрээ яг энэ уруулынхаа дээдлийн голыг нь бол тусгаж өгсөн. За тэгээд 6 дахиад харсан чинь уруулыг нь хүрээлээд нэг юм жоохон сүдэр байгаад байсан. Тэрийг нь энэ уруул хүрээлэгчээрээ бас гаргаж өгөх гэж хичээсэн байгаа. Доотлынх нь уруул нь болохоор зэрэг нэг юм дөрвөлжин байгаад байсан. Тийм учраас би уруул хүрээлээрээ ингээд юм дөрвөлжин хэлбэр доотлынхаа уруул дээр гаргаж өгөх гэж хичээсэн. За тэгээд дараа нь мэдээж глоссоо хийж байгаа. За глосс болохоор зэрэг ус ойлгомжтой. Гэхдээ энэ глосс надад хитрхи амар цагаан нюд байсан. Тэгээ энийг байж байгаа засна. Гэхдээ яг уу одоохондоо бол бас ч гэж дайжгүй жоохон надад бол за окей болж ийн гэж харагдсан. За тэгээд нүднийхээ доторч болон хамрынхаа өндөр хэсгийг болохоор зэрэг энэ бараг цагаан өнгөтэй юм шиг энэ ягаан өнгийн тэнээрээ тоцгож өгсөн байгаа. Ерөнхийдөө хайлайт хийсэн гэсэн үг байхгүй юу? Тийм тэгээд энийг хийнгууд арай нэг юм цаваас сэргэлэн арай илүү гэрэлцэн царайтай болгохоор байгаа юм шиг санагдсан. За тэгээд түрүүнийхээ нөгөө Clinique Black Honey-гаар дахиад жоохон глосс нь дээрээсээ нэмээд ингээд ягаан улаан өнгө оруулж өгсөн. Тэгэхгүй бол миний урал хэтэрхий цагаан байгаад байсан. Тэгээ энэ глоссын дээрээс Black Honey-гийн олонгод угаасаа өнгөн дотор гарч ирдэг надад маш их таалагддаг. Тэгээд тэр аргаараа тэр техникээрээ ачиж хийсэн байгаа. За ингээд ерөнхийдөө бол энэ маш энгийн мейкап лук бол баг болчихж байгаа. За хөмсгөө бол янзлаагүй яагаад гэвэл угаасаа юуны чолкны араар орчин. За ингээд чолко гаргаж ирээ тавьсан чинь ваа тун дайжгүй шүү. Зурагтаа нэлээд хөөрхөн тийм дүүцэж очиж байгаа юм шиг бол надад санагдсан. Мэдээж хэрэг энэ охин бол хамаагүй өөр царайтай охин байгаа юм л да. Гэхдээ яг надад бол өөрийнхөө хэмжээнд нэлээд хөөрхөн оруулж чадсан, дүр оруулж чадсан гэж бодож байна. За тэгээ ингээд ийм хөөрхөн болсон байна. Манайхаа хэр таалагдж байна. За тэгээ bye.